Дараагийн мэдээг танилцуулъя. Европын холбооны орнууд дундаас Франц улс анхлан Гренландд консулын газраа нээсэн байна. За ерөнхий консулын газраа нээсэн энэхүү улсын хувьд арктик нөхцөл байдалд өөрийн хариу үйлдэл үзүүлэх, за арктикийн бүс нутаг дахь, за Францын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү ерөнхий консулын газраа нээсэн байна. За баасан гарагт энэхүү шийдвэрийг гаргасан Гренландын нийслэл Нүг хотод консулын газраа нээснээр арктик дипломат оролцоогоо бэхжүүлсэн. За мөн ерөнхийлөгч Макроны өнгөрсөн 6 дугаар сард тус аралд хийхт айлчлах үеэрээ өгсөн амлалтыг биелүүлэх боломжтой болж байгаа юм. За ингэснээрээ Франц улс 27 гишүүнтэй Европын холбооны орнууд дундаас төрүүлж Гренландд ерөнхий канцлер байгуулсан улс болж байна. За Европын холбооны анхны улс басан гэдгээр онцлогтой. За мөн гэхдээ бол Брюсселийн зүгээс бол 2024 онд Европын комиссийн товчоог нээсэн. За ингэснээр бол тухайн үедээ Европын комиссийн зүгээс дипломат төлөөлөлтөй болж байсан. За Франц улсаас энэ удаа Нүг хотод одоо ажиллах элчин сайд нь өмнө нь Франц улсаас Вьетнам улсад элчин сайдаар ажиллаж байсан Жон Паул Нупуаре юм байна. За тэрээр одоо 9 даруйдаа ажиллаа эхлүүлсэн. Ингээд 56,000 орчим хүн амтай Даны хагас автономит энэхүү бүс нутагт Франц улсыг төлөөлөн ажиллахаар тохон томилогдсон байна. Гренландд амьдарч байгаа Франц иргэдийн хувьд консулын газрыг нээгдэх хүртэл консулын хязгаарлагдсан үйлчилгээг авдаг байсан юм байна. За өмнө нь бол өргөмжит консул энэхүү бүх одоо консултай холбоотой үйлчилгээг Францын иргэдэд үзүүлж байсан. Өргөмжит консул Кристин Вимберийн хувьд Дайн улс дахь Францын элчин сайдын яамны төлөөлөн захиргааны үндсэн процедурыг хэрэгжүүлж консулын тусалцаа үзүүлж байсан. Францын BFM телевизийн мэдэгдэж байгаагаар өргөмжит консулын гүйцэтгэж байсан үйл ажиллагаа нь иргэний үнэлэх олгох, хууль зүйн болон нас барсантай холбоотой хэрэг дэмжлэг үзүүлэх, Франц иргэдтэй холбоотой ажиллах зэрэг үүргүүд багтаж байсан байна. За Евроньюс агентлагт өгсөн ярилцлагада нэгэн дипломат их сурвалж мэдгдсэн байна. Нүг хотод Францын ердөө 8 иргэн бүртгэлтэй байдаг боловч Гренланд даяар Францын 30 орчим хүн амьдардаг гэсэн ийм мэдээллийг өгч байна. За тус арал дээрх Францын иргэдийн тоо цөөн боловч шинэ консулын газар үүнээс илүү өргөн хүрээнд үйл ажиллагааг гүйцэтгэх боломжтой гэж Францын тал харж байгаа юм байна. Францын иргэдэд захиргааны дэмжлэг үзүүлэхээс гадна Гренландтай соёл шинжлэх ухаан эдийн засгийн салбарт одоо байгаа хамтын ажиллагааны төслийг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ орон нутгийн засаг захиргаатай улс төрийн харилцаа холбоо бэхжүүлэхэд энэхүү консулын газар гол үүрэгтэй ажиллана гэдгийг Францын гадаад хэргийн яам энэ баасан гарагт нийцсэн мэдээлэлтэй дурдсан байна. Францын засгийн газрын мэдгдснээр тус консулын газрын зорилго нь Гренланд, Франц, Европын холбооны хоорондын харилцаа холбоог бэхжүүлэхэд үндсэн зорилго нь оршиж байгаа юм байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Дани Вант улсын нэг хэсэг болох уг газар нутгийг хяналтанд авахыг удаа дараа шаардаж байгаатай холбогдуулан Европ болон Америкийн нэгдсэн улсын хооронд одоогийн байдлаар санал зөрөлтөөнтэй нөхцөл байдал үүсэж байгаа. За Америкийн нэгдсэн улсын хувьд тус арлыг аюулгүй байдлын шалтгаанаар сонирхож байгаа гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа. За уг арлыг ашиглан Пуужингийн товтлогоноос хамгаалах систем байрлуулах, за мөн Оросын холбооны улс болон бүгд найрамдах Хятад ард улсын бүс нутаг дахь нөлөөллийг бууруулах зорилгоор энэхүү одоо арлыг ашиглахыг оролдож байгаа. За Америкийн нэгдсэн улс Гренландыг өөртөө нэгтгэхийг эсэргүүцсэн улс орнууд бий. За түүн дотор Франц болон Канада улс бол тухайн одоо Америкийн нэгдсэн улсын үйлчлэгийг эсэргүүцлэн Гренландын нийслэл Нүг хотод тусын консулын газраа нээсэн. За сүүлийн үед үүссэн уртцлуулалт байдлын улмаас Америкийн нэгдсэн улс Дани Гренландын төлөөлөгчдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд яриа хэлцээ хийсэн байна. За Гренландын гадаад хэргийн сайд Вивиан Моцел Бэмб гарагт мэдэгдэхдээ Америкийн нэгдсэн улстай дипломат шугамар яриа хэлцээ өрнүүлсэн. За энэхүү яриа хэлцээ бол эерэг гэж тодорхойлох болох үс яриа хэлцээ өрнүүлсэн ч гэсэн Данийн хагас автономит энэхүү нутаг дэвсгэрийн хувь заяа тодорхойгүй хувьяар байгаа гэдгийг хэлсэн. За Данийн гадаад хэргийн сайд ч гэсэн нөхцөл байдлыг үүнтэй төстэй байдлаар үнэлж тодорхойлож бид хямралаас гараагүй, бид одоогоор шийдэл байхгүй байна. Хэдэн 7 хоногийн өмнөхтэй харьцуулахад гэхдээ бидний байдал арай дээрцсэн гэсэн ийм мэдээллийг хэлж байна. За Гренландыг Америкийн нэгдсэн улс өөрийн эзэмшилтэд оруулах гэсэн санаархал явж байгаа. За үүний эсрэг бол Европын орнууд эсэргүүцлээ илэрхийлэн тус аралт өөрсдийн оролцоогоо нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа нь Франц улсаас эхний алхам нь хийгдэж байна. Дараагийн бас улсууд Гренландд өөрийн нөлөөгөө бий болгох, за цаашдаа Америкийн нөлөөллийг бий болгохоос сэргийлэх ийм тодорхой алхмуудыг хийх төлөвтэй байгаамаа.